За трансбиокем мэдцэлэгдэж байна. За трансбиокем мэдцэл нь ямар онцлогтой мэдцэл вэ гэхээр зөвхөн нэг алхамтай ганцхан экзимер гэдэг лазераар таны нүдний эвэрлэг шууд үйлчилж хийгддэг хараа засах мэдцлийн нэг төрөл байгаа. За энэхүү мэдцлийн төрлийг эвэрлэг бүрхүүл ниймгэн үгүй болон шилний хэмжээ бага хагалгааны дараа ган барих боломжгүй хүмүүс ихэвчлэн санал болгодог төрлийн хагалгаа. За одоо мэдцэлд орох гэж байгаа хүмүүс шилний хэмжээ хасах 2.25 тагсах нэгэн цилиндртэй таны нүдэнд ямар ч багаж хүрэлцэхгүй зүслэг байдаггүй мэдцлээрээ нэлээд онцлог давуу талтай байгаад байдаг. За нөгөө сул тал нь гэвэл хаалгааны дараа өвдөлтийн асуудал бол 3-4 хоног үргэлжилдэг. За 4 дахь хоног дээрээс ямар ч зовир байхгүй таны нүдний бүх гадаргуу бүхэлдээ 100% төлжилтөнд орчдог учраас харааны чадал бус мэдцэлтэйгээ адилхан тодорлын хэмжээнд хүрчдэг. За ган барих шаардлага болвол 7 хоногоос хойш хугацаанд байхгүй. За мэдцлийн процесс нь бол таны нүдэн зөвхөн зогт дэлгэцийг тавиад та зөвхөн эгц чигээрээ фокусын гэрэл рүү харж өгөхөд хангалттай. За үүний дараа машинаас лазерын туяа гараад таны нүдний шилний хэмжээнд тааруулсан эвэрлэгийн нэмэглэлтийг хийж өгдөг гэсэн. За үүний дараа тусгай зорилтын уусамлаараа угаагаад за зарим шаардлагатай тохиолдлуудад одоо сорвчлтын эсрэг имийг тодорхой хугацаанд байршуулад за тэгээ мөн угааж аваад хамгаалтынхаа линзээ байршуулад зогт дэлгэцийг аваад дуусдаг. Энэ бүх процесс хоёр нүдэнд нийтдээ нэг 5-10 минутын хугацаа шаардлагатай учраас нүдэндээ илүү имзэг за нүд рүү айлгах юм ойртуулдгүй линз зүүж чаддгүй ч юм уу тиймэрхүү хүмүүс бас энэ төрлийн мэдслийг сонгох боломжтой.